Нийт байшингийн хэмжээ 70 м². Хойшоогоо ингээд энэ урд талаас нүүрэн талаас ингэж харагдаж байгаа. Нүүрэн талын энэс ингэж харагдаж байгаа боловч энэ нүүрэн талаас ингээд хоёр цонхтой. Тэгээд хойшоогоо ингээд тултал нь ингэж том өргөтгөж өгсөн. Яг газар болоод тэгшхэн. Өндөрлөг биш тэгшхэн лотой газартай. Газрын хэмжээ нийтдээ бол 479 м² хэмжээтэй. За эндээс ходог бол одоо тэр хормын зүгт харагдаж байна. Эндээс бол 100 м-ийн зайтай 450 дугаар ходог байгаа. За яг тэр хотгийн хажууд микрийн туусны буудлаа байгаа. За ингээд бодомж болохоор зэрэг одоо ингээд шууд гэр хорооллын зам. Өөрөлдөл гэр хорооллын замын нэгдүгээр игнэ гэсэн үг. Ингээд машинууд манай гэрийн хажуугаар бол явдаг. Хүн амтан ирж олоход бол амархан. Тийм байгаа. Одоо энэ нэг номерын алга ингээд захлын 15-1 гэсэн. Одоо байгаа яшаага ингээд яшаага чигээр ингээд төв замаар ордом. Яшаага болохоор зэрэг ингээд гэр болоор авдаг гот. Ингээд гэр болоо гот. Нүгэн талын шавш байгаа. Байшингийн болохоор зэрэг 70 м² талбайтай. Дулаахан. Тийм 3 машин байгаа. Дээвэр болоод шал хан энтриг бол хамгийн дулаахан байж болох. Тэгэхээр нь бодож ирсэн. Энэ машин байгаа. Урдталтаа энэ байшингийн урдталтаа одоо энэ машин байгаагийн зэрэг нэг айл байх. Зөвлөлт өгье. Тийм. Айл байсан. Айлын бууц. Гэсэн урдтаа ингээ хашаа маань ингээ цэлгэр том. Хашаа бол ингээ зундаа болт их гоё. Болт ингээ өснөө ороход тань. Тийм цэлгэр том хашаа байгаа.